Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 31-р зүйлийн 31-2, 31-3, 31-4 дахь хэсэг Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 1-р дүгнэлтийг 2025 оны 2-р сарын 3-ны өдөр Улсын хурлд ирүүлсэн хууль зүйн байнгын хороо Монгол Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйлд заасан журмын дагуу 2025 оны 3-р сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын хурлын нэгтгэмжсэн төлөөлөгч Улсын хурлын гишүүн Ц. Сандаг Очир үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн талаарх товч танилцуулгыг танилцуулсан болно. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хилцэх үед Улсын хурлын гишүүн Б. Энх баяр хүний сонгогдох үндсэн эрхийг зөрчсөн гэж үзсэн үндсэн хуулийн цэцгийн энэхүү дүгнэлтийн үндслэл хэсэгт уг харилцааг илүү боловсронгуй болгохын зүйтэй талаар хууль тогтоогчид хандсан агуулга байгаа эсэх талаар Улсын хурлын гишүүн Э. Бат Амгалан уг дүгнэлтийг Улсын хурал хүлээн авсан тохиолдолд сонгуулийн тухай хууль заасан бусад уялдаа холбоо бүхий зохицуултуудын үр дагаврын талаар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн дагуу 801 гэсэн босгыг багасгах эсвэл байхгүй болох тохиолдолд бие нэр дэвшигч нь ямар шалгууртай байвал зохих талаар мөн өмнөх сонгуулийн үр дүнгээр 801 гэсэн босгын шаардлагыг хангаагүй гэсэн үндслээр хасагдсан нэр дэвшигчдийн хувьд нөхцөл байдал хэрхэх талаар асуулт асууж хариулт авсан болно. Улсын хурлын гишүүн Х. Баасан Жаргал үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг Улсын хурал хүлээн зөвшөөрөх зүйтэй бөгөөд 801 гэсэн босго нь бусад улс орны туршлагатай харьцуулахад хит өндөр байгаа талаар бие нэр дэвшигчид тавьдаг шалгуур нь улс төрийн намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн шалгууртай ижил тэнцүү байхын зүйтэй талаар Улсын хурлын гишүүн Б. Энх баяр цэцгийн дүгнэлтэд дурдсанаар 801 гарын үсэг гэдэг босго нь хүн ам сонгогчдын тоо болон дэлхийн ардчилсан бусад орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь үндсэлтэй талаар мөн 21 хоногийн хугацаа 801 хүний гарын үсэг цуглуулахад хянуулах хугацаа 7 хоног бөгөөд энэ хугацаа нэмж гарын үсэг цуглуулах ажил үргэлжлэх хэсэг талаар хууль тодорхой заагаагүйгээс уг заалтыг сонгуулийн байгууллага дур зоргоор тайлбарлаж ялгамжтай байдлаар хэрэглэх боломж байгаа талаар мөн хүний үндсэн эрхийг гагцгүй хууль заасан үндслээр хязгаарлах ёстой бөгөөд Улсын хурал цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч холбогдох хуулийн заалтыг боловсронгуй болгохын зүйтэй талаар Улсын хурлын гишүүн Норвын Алтан хуйг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч 801 гарын үсэг гэсэн босгыг бууруулахын зүйтэй талаар Улсын хурлын гишүүн Д. Цогтоотор үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч бие нэр дэвшигч болон улс төрийн намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид тавих босгыг ижил тэгш байхаар зохицуулах нь зүйтэй талаар тус үг хэллээ. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 31-р зүйлийн 31-2 дахь хэсэгт бие нэр дэвшигч нь сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна гэж заасан Монгол Улсын үндсэн хуулийн 10-р зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын олон улсын гэрээн соёрхон баталсан буюу нэгдээ орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэснийг 14-р зүйлийн 1 дахь хэсэгт Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрхтэгч байна гэснийг 14-р зүйлийн 2 дахь хэсэгт хүнийг үзэл бодлоор ялгуурлан гадуурхаж үл болно гэснийг 16-р зүйлийн 9 дахь заалтад төрийн байгууллага сонгогдох хэрэгтэй гэснийг тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 1-р дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 1-р дүгнэлтийг хилцэх талаар хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.